Hey, сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2024 онд гарсан Parasite the Grey гэд 6 киноны товчлыг сонсноо. За тэгээд та хэд маань санаж байгаа бол би хэдэн сарын өмнө Шимэгчэд Part 1 2 гэд кино оруулсан да. Тэр кинон дээр үл мэдэгдэх Шимэгчэд хүний биед орон Токиотыг бужигнуулж байсан бол өнөөдрийн ярих кинон дээр маань Шимэгчэд Солонгост гарч ирснээр ямар аимшигтай зүйлсүүд болох тухай маш дэлгэрэнгүй харуулнаа. За тэгээд subscribe дараагүй хүмүүс нь сабаа дарчаарай. Одоо ингээд кинондоо орцгоё. Ингийн нэгэн зуны өдөр Сөүлийн нэлээд том стадионд маш том тоглолт болж байх үеэр стадионы дээрээс шимэгчдийн өндөг унаа ирснээр кино маань эхэлдэг. Өндөгний дотроос шимэгчийн авгалдаа гарч ирэн асар хурдан доошо буугаад нэлээд согтсон бололтой нэг залуугийн чихээр дамжин тархи руу нь яваад орчлоо. Мань залуугийн бие тэр дороор яг зүзүүлж татганы хөдөлж байгаад шимэгчд бүрэн эзлүүлсэн бололтой. Буцаад хэвийн болох үеэр гаднаас мань залуутай хамт яваа бүсгүй орж ирээд гарч бүжиглээ л да. Гэсэн чинь нөгөөх нь хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь ингэтлээ угаадахтай яат юм бэ гэж уурлаад ганцаараа гараад явдаг. Гэтэл удалгүй мань залуу сэргэх үед нүд нь хоёр тишээгээ гүгээд шимэгч мань залуугийн биед дасаж эхэлж байгаа бололтой төгшөв. Босч аваад бүжгийн задгаа талбай руу гардаг. Хамт явжсэн бүсгүүн түүнийг хараад "Аха, та зүгээр үү? Одоо сэрэгцсэн үү?" гэд асуутал мань залуу нилээн гайхан харж байснаа. Толгоон задран хуваагдаж шимэгчийн үнэн төрх нь гарч ирдэг. Шимэгч өөрийнхөө хурц үзүүртэй тэмтрүүлээр бүсгүйг орилж жамжааг байхад нь тастан өнөөж өрхөх ба. Ойр хавьд нь байсан хүмүүс энэ амьшигтай зүйлийг хараад бүгд л орилолтон гүйлдэж эхлэхэд мань шимэгч энэ хүмүүсийг ч муу ялхаагүй хамаа намаагүй тас цавчин цусан далаа болгож гинөө бүр. Ямар тач бараг 40-50 хүнийг тэр дор нь алчих шиг боллоо шүү. Энэ үед дүрсэлгдэн киноны маань гол дүр Сүүийн бүсгүй харагданаа. Сүүийн супермаркетад худалдагч идэг бөгөөд эдний дэлгүүр нилээ эвгүй гарууд байдаг газар байдаг болохоор байсгийгээл хачаа авиртай хүмүүс орж ирдэгч Сүүийн бүр дүжирцэн эвтэйх аргыг олоод гаргацдаг байлаа. Гэтэл энэ өдөр нэг гүлис нөхөр тараг бариад ирэхээр нь Сүүийн харснаа. "Аха, энэ тарганы чинь хугацаа дууссан байна. Би танд шинээр солиод өгье." Гэтэл нөгөөх нь төвчгнэн Сүүйнийг бүр ёстой 9 шидээр хараагаад эхэллээ шүү. Энэ үед дэлгүүрийн хамгаалагч ирэхэд мань бүтггүй нөхөр овоо далчинхаа болсон ч Сүүйнд хандан "Чи араа мэдж яваарай. Чамаг араас ч олоод алчиж магадгүй шүү" гэж занал хэлээд гардаг. Сүүийн ч иймэрхүү хүмүүс бишгүй тардаг тул нэг их юм бодсонгүй. Орой ажиллаа тарчаад хувцас солиод мопедэндээ суугаа явж итэл араас нэг машин асар хурдтай ирснэ. Сүүйнийг албаараа мөргөд унгаачдیں۔ Энэ машинтай нөхөр өдөр тараг авсан галзуу нөхөр байгаа байхгүй юу? Бүр ингэж амар ус санах гэж байдаг. Тэгснээ бүр болоогүй. Машинаас амар том худаг гаргаж ирснээр Сүүйний нуруулуу хэд удаа дүрээд авдаг. Хутгалуусандаа шоконд орсон Сүүийн мань хүнээс зугтах гэж хичээсэн ч өвдөлтөд дийлэхгүй өвсөн дунд унаал өгнө. Харин энэ үед түүний хажууд шимэгчийн өндөг унж таарах ба нөгөө галзууч нь Сүүйнийг нэг мөсөн гүйцээх гээд өгч ирэх үед мань галзуугийн цээжин дунд нь нүх гартал цоолж орхидог. За ингээд дүрсэлгдэн Сүүийн эмнэлэг зэрэг бөгөөд нэлээд хэд хоног ухаангүй байж байгаад сэрсэн энэ байлаа. Сүүнийг сэрмэгц цагдаанаар ирэн эртээд болсон явдлын талаар тодруулга авч эхлэх ба энэ хэргийг мөрдөж үү ахлах мөрдөн байцаагч нь Сүүйний нагцах чолмын байдаг. Чолмын Сүүйнээс тухайн өдөр яг юу болсныг асуухад Сүүийн галзуу амт намайг баах утгалсан гэж хэлсэн боловч Сүүйний биед хутганы шарх байтугай шалбархаач байсангүй. Бас өөрийг нь хутгалсан гэд байгаа алуурчин гидсэндээ цоолуулж зэрлэгээр алуусан тухай хэлэхэд үүнийг сонссон Сүүийн бүр шок. Чолмын Сүүйнийг шоконд орсноос болоод буруу зүрх яриад байна гэж бодоод эмнэлэгтэй хэсэгтээ тэнхэрж байгаа дараа нь мэдүүлэг өгөөрэй гээл гараал явлаа. Ингээд ганцаараа үлдсэний дараа Сүүийн тухайн үед юу болсон талаараа санах гэж хичээх үед түүний биед өдчиг зүйл ороод маш их өвдөж байснаа л сандаг. Ингээд энэ явдлаас хэдэн сарын дараа ганган машин унсан залуу нэг хөөрхөн бүсгүйтэй танилцаад бүсгүйн гэрлүү ирж байгаа дүрс харагдана. Бүсгүйн гадаа эртэл нилээн хуучирсан хаягдсан байшинд ирэх үед мань залуу ч нилээн гайхсан ч бүсгүйтэй унтахын тулд үүнийг тоосонгүй яваал орж ийн. Шатаар нилээн явсаар бүсгүй амьдардаг газар эртэл бүр айлч биш. Бараг орцсондоо диван тавиад амьдар дэмүүгмээр хачин газар өгддөг. Гэтэл энэ үед баахан залуус гарч ирээд мань залууг тойроод бүчээд авдаг. Тэгснээ бүсгүй тандан "Наад хүн чинь хитэх архиудсан байна. Ийм байдалтай нэгдвэл бидний бие хордон штэ" гэж хэлэхэд бүсгүй архины гартал амьд байлгаж байгаад идцгээе гэд хачи юм яриад байгааг сонссон мань залуу бүр гайхацсан. "Эдгээр намайг дээрэмдэх гээд байгаа юм бах та" гэж бодоод тэр дороо цагдаад удах гэж оролдох үед бүсгүйн толгоо задарч шимэгчийн төрх нь гарч ирэхэд мань залуугийн зүрх нь амар нь гарчих шахна уу. Яг энэ үеэр цонхоор утаат мин нисэн орж ирэх ба Сөүлийн цагдаагийн тусгай ажилтнууд автомат буугаар зэвсэглээд байшин руу орж ирцгээдэг. Мань залуу тэр дороо зүхтэн амжиж гарах ба цагдаа нар дотор байсан шимэгчдийг хайр найргүй шүршин устгаж эхэлнэ. За ингээд байшин дотор шимэгчд болон цагдаа нарын хооронд битүү алалцаан болж эхлэх ба цагдаа нар шимэгчдийг амьдаар нь барих тусгай тороор нэг нь амжилттай барайл авлаа. Ингээд цагдаа нарт хяргуулж эхэлсэн учраас шимэгчдийн нэг нь цонхоор гараад зүхтах гэж байх үедээ цагдаагийн машин дотор өөрсдийнхөө нэг нь байгааг мэдрээд хаалгын хуу татаа артал нэг шимэгчийн толгойд төмөр дуулах шиг зүйл өмсгсөн байдаг. Гайхаа араа үжитэл араас нь цагдаа бүсгүй буугаараа буутсан боловч мань шимэгч шархацсан ч гэсэн тэндээс зүхтаж чаддаг.
Энэ бүсгүйг Чов гэх бөгөөд шимэгчдэг олж илрүүлэх тусгай ажиллагааг удирдах байгаа юм байна. Човгийн гол зорилго нь шимэгчдэг амьдаар нь олзолж аваад бусдыг нь илрүүлэхэд ашиглах санаатай байгаа юм байна л да. Чов барилгын дотогшоо орох үед энэ тэндгүү хүмүүсийн хувцас цуснаж болсон байгааг хараад шимэгчид энд үрлэж хүмүүсийг бөөнбөөнөр нь хөнөөсөн байна гэдгийг олж мэдэх ба барилгын хан дээр үл мэдгдэг тэмдэг байхыг хараад шимэгчид одоо бүлэг үүсгэж эхэлсэн тухай олж мэддэг. Харин яг энэ үед сүүний бие нэлээд сайжирсан болохоор эмнэлгээсээ гараад гэрлүүг арахаар автобусанд суудсан явж итэл дараагийн буудал дээр нэг эвгүй царайтай нөхөр автобусанд орж ирэх үед сүүний толгойд маш чанга чимээ сонсогдож биеийн тавгуутаал эхэлдэг. Энэ эвгүй царайтай нөхөр орж ирэнгүүтэл сүүн рүү тасралтгүй ширтээд эхлэх ба хэдхэн 7 хоногийн өмнө галзуу нөхөрт хутгалуулсан хүн чинь ийм хүнээс айлгүй яхав. Тэр дөрөөл автобуснаас буугаад гэрлүүг алхаа явж итэл саяны эвгүй царайтай нөхөрч бас автобуснаас бууж ирээд сүүнийг дагаад эхэлдэг. Сүүийн улмал айж мань нөхрөөс зүгтэж эхлэх үед эвгүй царайтай нөхөртэй хамт бас нэг бүсгүй гарч ирэн хоёулаа нийлээд сүүнийг хөөж эхэлнэ. Ингээд сүүийн маань төмрийн зэг дээр ирээд цагдаа дуудах гэжэтэл эвгүй царайтай нөхөр гарч ирснэ. Чи бидний нэг яг муу юм уу гэж асуугаад толгоон задарч шимэгч болон уурахад үнийг харсан сүүийн бүр шок. Ингээд сүүнийг алах гэж тэмцрүүлээрээ далаахад сүүний толгооны ягас шимэгч болж хувраад өөрийгөө хамгаалж байна. Сүүнийг шимэгч мөн байна гэдгийг мэдснийхээ дараа эвгүй царайтай ингээрээсээ нэг боршуур гаргаж ирэх үед энэ боршуур дээр эртээдийн хан дээр байсан тэмдэг байх ба шимэгчдийн бүлгмийг дахин төрөсдийн нийгэмлэг гэдэг юм байна. Чи бидэнтэй нэгд. Хүмүүс хаасаагүй биднийг олж хөнөөж байна. Бүгдээрээ хүчээ нэгтгэвэл юунд ч дийлдэхгүй. Гэж хэлээд яваад өгваа тэдний яриаг нэг залуу сонсож агаад ундааны сам дээр гიშгээд сүүинд баригчдیں۔ Сүүин тэр дороо мань залууг бариад занал хийж эхлэх үед мань залуу үнэнээ хэлдэг. Энэ залуу сайхны хүртэл буруу хүмүүстэй нийлж нөхрөлж явснаас болоод өрөнд орчилдээ. Тэгээд эгчдүү хоёрын доо нуугдах санаатай яваа очтол багдуун байдгүй. Гэхдээ том эгч нь шаал өөрзөн ариншин гаргаад хөрөгчөнд байсан түүхийн мах хүртэл идээд байхыг хараад бүр мэл гайхаж ингээд том эгчигээ дагаж явсаар шимэгчдийн тухай мэддэг болсон ба одоо харин бага охин дүүгээ хайж эднэрийг даган явсаар энд ирсэн гинэ. Сүүин залуугийн төрөвчийг аваад хартал энэ залуу камуу гэх бөгөөд харсан зүйлээ өөргөнд хэлвэл би чамайг хаач байсан олоод алж өрхөн шүү гэж анхааруулнаа. Тэгснээ сүүин тэр дороо ухаан алдах шиг болоод сэрх үедээ сая босон явдлаа огтхон санахгүй. Ингээд сүүин гэртээ ирж амарчаад босоод иртэл нэг зурус байж авахаа. Уншаа үзтэл сүүинд яг юу тохиолдсон талаар тодорхой бичсэн байдаг. Сүүин рүү галзуу амьтанд дайрдаг өдөр шимэгчийн агуулдаа сүүиний тархийг идэх гэж байсан ч хидэгт цус алдсан байсан учраас цусыг тогтоох гэж оролдсноос болоод тархийг нь бүрэн эзэлж чадаагүй юм байна л да. Тийм болохоор сүүинд аюул тулгарсан шаардлагатай үед л шимэгч нь гарч ирдэг бөгөөд бусд үед нь сүүин яг л хэвийн мэд байх юм байна. Өөрөөр хэлбэл бусад шимэгчд хүний тархийг идэж бүрэн эзэлдэг бол сүүин хагас хүн, хагас шимэгч буюу эрлийзүүлж таардаг. Сүүний тархинд байгаа шимэгч өдөрт 15 минут л гарч ирэх чадвартай ба шимэгч нь гарч ирсэн үед сүүин унтаа байдалд орж тухайн үед юу болсноо санахгүй болчтой юм байна. За энэ бүхнийг мэдээж сүүний тархинд байгаа шимэгч бичиж үлдээсэн бөгөөд сүүнийг аюулд орох эрсдэлтэй алхам хийхгүй байхыг сануулсан байдаг. Энэ үед Сөүл хотын мөрдөгч нарыг цуглуулсан маш том хуралдаан болж байх ба үүднээсээ ахуулаад хуралд ирж байгаа цагдаа нарыг нэг нэгээр нь рентген аппаратаар шалган оруулаад сүртэй байна уу? Шалтгаан нь гэвэл шимэгчд цагдаа нарын дунд ч байж магадгүй учраас ингэж урьдчилан сэргийлж байгаа нь энэ юм байна. За ингээд цагдаагийн том мөрдөгч нарыг хамруулсан хуралдаан маань эхлэх бөгөөд Солонгос даяар шимэгчд тархаж улс оронд нь аюул учруулад байгааг зарлах ба энд ярьсан бүх мэдээллийг гадагшин задруулж болохгүйг хатуу сануулдаг. Чоймөрдөгч тэнд суусан цагдаа нарт шимэгч гэж ямархуу зүйл байдгийг харуулхад үүнийг харсан цагдаа нар бараг нүдэндээ ч итгэхгүй бүгд л шок. Чой тэдэнд шимэгчд бол хүмүүс биш гэдгийг маш сайн анхааруулах ба эртээд байсан толгоонд дуудахтай шимэгчийг танилцуулаад шимэгчд бие биенээ тусгай толгооноор мэдэрж ялгадаг тухай тайлбарлаж өгөх үед цагдаа нарын нэг нь дуудахтай шимэгчийг хаанаас барьсан тухай асуудал Чой хэлж байна. Энэ дуудахтай шимэгч бол миний нөхөр байгаа юм гэж хэлэхэд бүгд шок. Хэдэн сарын өмнө Солонгост шимэгчд гарч эхлэх үеэр Чойгийн цагдаа нөхөр нь шимэгчдийн халдвар авснаар эхнэрийнхээ гарт орж одоо шимэгчдийг илрүүлэх гол тохиромж нь болцоход сууж байгаа нь. Чой нөхрөө шимэгчд алдснаас хойш шимэгчдийг ангуужлахын тулд нойрхолгүй явж байгаа бөгөөд одоо түүний гол зорилго бол Солонгост байгаа бүх шимэгчдийг агнад дуусгах. Чой цагдаа нарт хандан одооноос та нар хэнд ч битгий итэг хамтрагчтай хүртэл гэж хэлэх ба шимэгчдийг илрүүлэх хамгийн энгийн арга бол үснээс нь зулгаагаад үз. Хэрвээ энгийн хүн бол яахчгүй. Харин шимэгчийн үсийг зулгаавал тэр дороо мушгирж хариу үйлдэл үзүүлнэ гэж зөвлөнө. За ингээд хурлын дараа чулмын сая сонсон зүйлсээ бодон хэсэг хямарч сууж байх үедээ үеэлдүүн эртээд нэг л сонин зүйл яриад байсныг гинт санах ба галзуу нөхрийн цээжийг нүхлээд хайсан байсан нь их л сэжигтэй санагдаад байсан болохоор сүүнтэй уулзах үедээ худлаа шалтак хэлж байгаад сүүний үсийг зулгаасан ч хэвэн байна уу. Ингээд сүүн лав шимэгчээр халдварлаагүй итгэсэн чулмын санаан жамраа явчлаа. Гэхдээ тэр сүүнийг хагас шимэгч гэдгийг нь мэдээгүй л байлаа.
Сүүний агцтайгаа уулзч явж итэл эртэдийн эвгүй царайд машинтай ирж зогссноо. Манай бүлгийн удирдагч чамтай уулзмаар байна гэж байна. Бид нартай хамт яв. Эсвэл нах захыг ч ална. Гэж сүрдүүлснээр сүүний хүссэн үсээгүй хамт явхаар л боллоо. Энэ үед Каму сүүнийг алсаас ажж байсан учраас араас нь сэмхэн дагаад явж байна. Ингээ нэлийн явсаар олны хөлөөс хол байх хуучин сарвч маягийн газар ирээд дотогшоо ортол битүү шимгчэд. Ингээд тэдний бүлэгмийн удирдагч бололтой нөхөр гарч ирээд видео тоглож эхлэх ба эртээд мөрдөг чойд буудуулаад зугцсан шимгч бичлэг хийн явуулжээ. Цагдаа нар тэдний нэгийг олзлон бие биенээ мэдэрдэг чадварыг нь ашиглаж шимгчдийг хороогоод байгааг сануулсан байх бөгөөд бүлгийн удирдагч энэ бичлэгийн дараа бусдаа хандаж үг хэлдэг. Хүмүүс биднийг ангуучлагаа хизээж зогсохгүй нь болтой. Одоо бүр бидний эсрэг бидний нэгийг ашиглаад эхэлж. Бид энэ улсад мэдлэх үед бидний нэг маш том тоглолтын дээр хүмүүсийг алснаар бид энэ ертөнцид амьдарч байгаа тухай хүмүүс мэдж авсан. Түүнээс болж сүүлийн хэдэн сар цагдаа нар хаасаагүй л биднийг ногчон үнэж байна. Гэхдээ дэлхий дээр байгаа хамгийн зэрлэг амьтад бол хүмүүс өөрсдөө шүү дээ. Бид амьдрахын тулд хүмүүсийг иддэг бол тэд зугаа гаргахын тулд нэг нэгнийгээ алдаг. Чөтгөр гэж байдаг бол хүмүүс тэдэнтэй хамгийн төстэй. Тиймээс бид одооноос маш өндөр зохион байгуулалтанд орж байж хүмүүсийн алдлагаас зугтаж чадна. Гэд их л урт лекс тавьж явах үед тэнд байгаа шимэгчд дуугуул удирдагчийнхаа үгийг анхааралтай гихчин сонсцоож байлаа. Шимэгчд хэдий хүний биед орсон ч сэтгэл хөдлөл байдаггүй болохоор ямар ч эмоц гарахгүй байгаа нь хүүтэг хүндий аимшигтай санагдж байлаа. Энэ үед Каму сүүнийг даган явсаар шимэгчдийн сүм дээр ирсэн байх бөгөөд сүмийн хажуугийн амбар руу яваа ортол тэнд манай хүчит чонхор зах цаашаа баахан хүмүүсийн цогцыг өвчөөд бэлдээд үлдгэсэн байт юм да. Гэхдээ энд Каму ганцаараа биш хэд хэдэн шимэгч энэ агуулгыг сахин найз цаашаа холхиж байх бөгөөд үнэр танарч гэж авах юм алга. Каму бараг бөөлжих шахан энэ дундуур явж явах үедээ хайгаад байсан дүү өхнийхөө цогцыг харснаар нүдэнд нь нулимс цэлгэнж хоолон зангираал явчихна. Хайртай охин дүүг нь хоолны мах болгосныг хараад уурсан Каму биеэ бэр тиссэнгүй. Тэнд байсан сүхийг аваад харуул хийж явсан шимэгчийн нуруулуу хэд зоочоод амбараас гараал гүйчдэг. Агуулгад бөөн чимээ гарсныг сонссон шимэгчд тэр дөрөө сүмээс гарцгаан агуулгын зүг явж эхлэх үед бүлгийн удирдагч сүүн рүү цоош иртэж байгаа нь шар үсийг босгож байсан ч сүүн тэр дөрөө тэндээс гарна. Каму тэндээс хамаг хурдаараа зүхтан гүйжитэл өмнө нь нийлдэг байсан бүтгүү гарууд нь өрөө нь их гээд араас нь дагаад ирсэн байдаг. Эндээс хурдан зүхтцгаая. Тэгхгүй бол алуулах нь вэ шүү гэж анхааруулсан боловч нөгөөд нь юу гэж тоохов? Камуг зээсэн мөнгөө өг. Энтергээд дарамтлж итэл шимэгчд буугаал ирлээ. Бүтгүү гаруудын нэг нь яасан та нар Камуг хамгаалах гэж ирээ юу гэж инээгээд хутгаа суглаад далаатал шимэгчдийн нэг нь тэмтрүүлээрээ толгоог нь хэрчиж орхилоо. За тэгээд бус нөхдүүдийн ч гэсэн тэр дор нь тас татан хөнөөх үеэр Каму сэргэлэнтэн зогтож амжнаа. Нилэн гүйж байгаад сүүнтэй таран мань хоёр уулын бил рүү бууж явахдаа ашгүй нэг машинтай хүнтэй таарснаар амь аврагдлаа шүү ашгүй. Гэтэл нөгөө эвгүй царайтай нөхөр чинь тэмтрүүлээ далавч болгон ашиглаад араас нь нисж ирснээ машиныхан дээр бууж ирээд манай хитийг алах гэж оролдох үед сүүний шимэгч сэрснээр машин дээр ёстой цус гарсан алаан эхэлдэг. Машины дээврийг зад татан алдчих байх үед машины жолооч алууснаар тэр хэд замын хаж руу осолдсон ч сүүний эвгүй царайд хоёр үргэлжлүүлэн алдсаар л байлаа. Гэхдээ л энэ тэнцвэрхэн үзэлцээд байсан учраас эвгүй царайд сүүнд хандан чи бидний нэг юм байж яагаад хүмүүс туслаад байгаа юм? Чи бараг хүмүүсээс ч илүү аюулыг бидэнд авчрах юм байна гэж хэлээд сүүний талаар удирдагчтай хэлэхээр нисгэж байх тэр мөчид сүүн тэмтрүүлээрээ цээжиг нь цоо хатхан алж орхилоо. Сүүний шимэгч түүнд хандан би энэ биеийг амьд үлдээхийн тулд бүхнийг хийн. Бусад шимэгчдийг алсан ч хамаагүй гэж хэлэх үед эвгүй царайд шархаа дэлгүү үхэн толгойд нь байсан шимэгч нь хатан хорчиж байгаа харагдана. Сүүний шимэгч биеийн сүлдсэн тул тэр дөрөө умдчаад буцаас иртэл замын хажуу руу машинтайгаа осолцсон Каму уулын ирмэг рүү бараг унангаа алдж гинөө. Сүүн мань нөхрийг аврах гэж оролдсон ч яаж чадахгүй байсан ч сүүний шимэгч буцан гарч ирснээр Камугийн амийг авардаг. Энэ үед шимэгчтэй тэмцэх хэлцсийн байранд чой мөрдөгч шимэгч байж магадгүй с ิจ гтэй этгээдүүдийн материалтай танилцж байх үедээ манай сүүний материалыг шалган уншиж байгаагаар парт нэг маань инхүү төгснөө. За тэгээд шимэгчд суурлын маань эхний парт нэг таалагдсан бол лайк дарахаа мартваа. Удахгүй парт 2-ороо эргэн уулзцгаая.